Альмас movie guide. Ладатэн ладагаа Lamborghini-тэн Lamborghini-га унаад лагер гармаар энэ сайхан өдөр альмаа дийдэ ширээ үзсэн тасархай гоё киног ярихаар бэлтлээ. Гэрлээд 1000 жил болсон Пит-Илэ хоёр ойр дотныхоо хүмүүсийн та хоёр хүүхэдтэй болох хүмүүс үгүй юу аа? Эртхэн хүүхэд гарахгүй бол үрчилж аваач гэсэн ятгалгыг сонсоод үнэхээр тэгэх ёстой ч юм уу гэсэн бодол пуужин шиг харвал ороод ирдэг. Тэгэд юу ч гэсэн хүүхэд өргөж авах эцэг хий сургуультанд хамрагдаад Кэрэн Шэрэн гэсэн хоёр нийгмийн ажилтнтай танилцаж эцэг их болох бэлтгэлээ хангав. Өргөж авах хүүхдээ сонгох өдрөлт тавьсан хоёр маань тийнейжерсээ хажуугаар алхах та. За өсвөр насны хүүхдэл биш шүү. Угаас хоёулаа чадахгүй байх гэл өгүүлж итэл. Лизиг их өсвөр насны охин өөдөөсөн шууд. За угаасаа бидний хинч өргөж авдгүй маа бити санаа зов гэдгийн мань хоёрч бантал Лизигийн энэ шудраг зан таалагдал нөгөө нийгмийн ажилтнуудтай ярилцаад өргөж авах хүсэлтэй гаргатал. Лизигийн ээж нь хар тамхичин одоо шоронд байгаа хүнд гаргадгийг. Дээрээс нь Лизи маань Хуан Лита гэх эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй гэдгийг мэдсэн манай хоёр шокерсон ч шантралгүйгээр за юу ч гэсэн дүүнэртэй нь уулзаад үзье таалагдах юм билүү гэж бодоод уулздаг. Тэгэл тэр хоёр талархлын баяраар Элигийн гэр бүл дээр очиж хүүхэд өөрчлөх болсон тухайгаа хэлэхэд тэдний гэр бүл басаад байхаар нь уурлаад мань хоёр бид сайн эцэг их байж чадна гэд шийдсэн гарууд асрамжийн газарт очдөг. Тэгэл Лизи, Лита, Хуан гурав маань шинхэн эцэг ихтэй хамт аз жаргалтайгаар амьдарч эхэлнэ. Гэвч энэ сайхан байдал удаан үргэлжилсэнгүй. Лита шарсан төмснөөс өөр юу ч идэхгүйг зөрүүдлээ. Хуан асуудал үүсэх бүрт маш эмзгээр хүлээн авч харин Лизи дүүнараасаа ч дуур. Ялангуяа Элиг чи одоо хэн болоод миний ээжийг олохыг хичээгээд байгаа гэж маш ихээр буруутгав. Тэгэл хосод хүүхдүүдийн яах талаар бусад эцэг эхчүүдтэй зөвлөлтөн. Элигийн дахамжийн хүүхдүүдтэйгээ ирж уулзаж тэднийг парк руу давуулж явахар болоод тэнд Лизи ангийнхаа хоёр хүүхдэд тараад мөрчтیں۔ Оройн хэлсэн цагтаа ирдгвэ. Нөгөө хэд маань хүлээж ядаад байж идэл бүр шүн ирдیں۔ Тэгэл шинхэн аав нь дэлбэртлийн урлал Лизиг 7 хоног гэрийн хорионд ичдэг юм байгаа зү. Энэ хооронд дүүнэр нь тэр хоёр тасаж эхлээд Пит Литагийн хүүхэлтийг засаж өгтөл Лита Питийг гэж дуудана. Харин Хуан шүн хар дараад ойлтол Эли хар хурдаараа гүйж ирээд тайвшруулсан чинь сайхан амраараа ээжигэд хэлчихдэг. Мань хоёрын Хуан Лита хоёр тавих анхаарал нэмэгдэх тусам Лизи гэр бүлийнхнээсээ дүүлж эхэлнэ. Лизи ээжтэй үргэлж уурладаг байсан болохоор Пити засаж байгаа байшиндаа очиж за хүссэн юм авд бүх уур гомдлоо гарга гэл. Лиза баахан мэвдэл шаглаад хамаг уур нь гараад тэр хоёр эвлэрдэг. Дараа нь Пит-Или хоёр хүүхдүүдийнхэн төрсөн ээж Карлаг шоронгоос гарч хүүхдүүдтэйгээ уулзах хүсэлтэй байгааг мэдээд нийгмийн ажилтнуудтай нь уулзсан чинь хүүхдүүд төрсөн гэр бүлтэйгээ байх нь дээрдээ. Тэд буцаад ээж дээр очиж магадгүй шүү гэл пал хийдэл нэлчдэг. Хүний хүүхэд хөрөн бөөртэй гэж төрсөн ээжтэйгээ уулзсан манай гурав маргаашнаас нь лаашаа хуургаад эхэлчихэж байгаа байхгүй юу? Мань хоёр чинь тэгэл бүр дасцсан байсан жоохон юмнууд нь яваад өгөхөр ямар олиг байх вэ? За яах вэ? Чадгаараа л халамжилсан дөө. Зүуц гэл ерөнхийдөө байдлыг хүлээн зөвшөөрчөөд гэртээ ирсэн чинь Лизи нэг банд руу сент ньюз хийх гэж байдیں۔ Өөх яана. Тэгэл нөгөө хоёр чинь багтарч өгөхгүй шахал маргааш нь хүүхдүүдээ сургуульд нь хүргэж явахдаа Чарли гэж бацаныг үгийн зөрүүгүй сургуулийнхныхны өмнө зад цагнаал нүдний булаа болгох юм байгаа зү. Эвгүй байдалд орсон нөгөө бацан чинь намайг Джейкоб гэдгүү штэ мэдрэл юм уу ааши намайг Чарли гэдгийг за гэдэг. Нөгөө хоёр чинь банцсандаа ориг Джейкобыг олж чод арьсын өвчөө турсхыг хуулаад чиний машин дээр ачих гад байжсэн чинь өөртөө гацтагийн машинд ачигчдیں۔ Ачигдаад явж байхдаа хүүхдүүдэд санаж байдаг буй юм аа. Хүүрээ хүүхдүүдэд мартсан байж тээ гэдэг. Тэгэл сэтгэл санаа нь урвцсан Лизи чинь хор найруулж эхэлдэг юм байгаа зү. Шүүх хуурал болох гэж байхад Лизи эцэг хийхээ өдөөс эсрэг мэдүүлэг өгч тэдний гаргасан жижигхэн алдаг давслаад биччихдэг. Хөөхий тэр хоёр хамаг чадлаараа эрхлүүлж хайлж явахад хайр даадгүй охин байгааз. Мэдүүлэхдээ хоёр дүүг маань эзэнгүү машинд орхисон. Эцэг их байхад хангалтгүй хүмүүс энтергээ бичсэн байгаа аахгүй юу? Энийг сонссон шүүгчүүд л зя асуудал ойлгомжтой. Та хоёрын эцэг их байх эрхий чинь түр хасж ийн гэл төрсөн ээжт нь хүүхдүүдийг өгчдөг. Тэгэл хосуудын нүдэнд гоник хураал бас хэсэг хугацаанд хамт байсан юм болохоор нөгөө гуравтаа бас тасчихжээ. Тэр гурвын явах цаг нь бол Лизи бөөн баяр хүлэн газар өрхгүй хурдан явахын төс. Харин хөөрхий дүүнэр нь нэг л дурамчхан чемдана багладаг. Аргагүй ш. Энэ сайхан гэрт хинч вэс үлдгэл байсан байлгүй. Тэгэл за ээж ирж ийн гэл хаалга тайлтал. Нөгөө хоёр нийгмийн ажилд нь ирсэн. За ёс одоо сорри хүүхдүүдээ. Нөгөөдөг чи дахиад хэрэглээд эхэлчих. Ирж чадхаарг болсон гэж хэлхийн сонсол. Лизи банцсанда харсан зүг рүүгээл нэг буланд уйлаад сууж идэв. Нөгөө хоёр маань шууд араас нь гүйжчихвэл бүх зүйл сайхан болноо. Бид чамд хичнээн их хайртай гэж алимнаш гэл тэр гурав тэврэлтээд эвлэрдэг. Тэгэл 4 сарын дараа шүүх хурал тэднийг аль бие ёсоор Лизи, Хуан, Лита гурвын эцэг их болсныг зарлаж амар сайхандаа жаргадаг юм да. Эх 7 хоногт шинэ киногоор уулзцгаая. Миний гэр бүлийн яц шаргаа I'm a hiding
жаргал ариун харин түүхнэлээ